Байцгаана уу, өнөөдөр та бүхэндээ Amazing Spider-Man 2 киног ярьж өгөхөөр бэлтлээ. Эхний киног нь сонсоогүй хүмүүс маань манаас үг рүү ороод сонсоорой. Ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд Петрийн аав доктор Ричард Паркер Оскорпийн генетикийн лабораторид компьютер дээрээсээ файлуудыг устгаж дараа нь аазнуудын хорго руу калиум хлорид шахаж алж байдаг. Гэтэл түүний хэрэглэгчийн ID-г хүчингүй болгосонд тэр яаран цүнхээ аваад гарна. Тэрээр нэг видео хийсэн байх ба үүндээ хийсэн зүйлсээс минь болж хүмүүс намайг мангас гэх байх магадгүй тэдний зөвөө үргэлж надад илүү хугацаа байгаа гэж боддог байлаа гэж хэлэхэд хүн ааваа гэж дуудаж тэрээр хүүрүүгээ гүйж очино. Энэ хэсгээс бид өмнөх киноныхоо эхлэлд гарсан хэсгийг харах ба хүүн буюу бяцхан Петр маань аавынхаа өрөөнд хэн нэг нь орж ирээд ухаж түнхсэн гэмээр цонхон нээгдэж цаг сөвлөрсөн ширээний ард зогсно. Тийхүү тэнд гэрээсээ яаран гарч аав ээж нь Петрийг аавах эгчинд нь орхиод хүүгээ сайн хүн байгаарэ гэж захиад яваад өгнө. Ээж аав нь онгоцонд явж байх ба аав нь компьютер дээр файлуудаа нэг өөр газар руу шилжүүлэх гэж байдаг. Харин ээж нь хүүдээ санаа зовсоор тэгэхэд аав нь бид одоо гიშгсэн мөр бүрээ баллаж амьдрах болно, бид түүнийг эрсдэлд оруулж болохгүй, бүх юм сайхан болно гэж хэлээд эхнэрийнхээ гарыг барьж тайвшруулна. Тэгээд эхнэр нь 0 орсны дараа нэг хүн нисгэгчийн бүхийнээс гарч ирж ажлынхан талаар асуунгаа гараа угаахад гар нь цус болсон байгааг анзаарсан доктор Паркер түүнээс нисгэгчтэй уулзаж болох эсэхийг асуухад нөгөө хүн шургуулганаас буу гаргаж ирээд эхнэрийнх нь 0-ын хаалгыг гаднаас нь төгжинэ. Энэ үед доктор Паркер файлуудаа илгээж эхэлдэг. Тэгээд тэр хүн буу тулгангаа шөхөр гаргаж ирж өмсөж эхлэхэд эхнэр нь Ричард гэж дуудаж 0-ын хаалгыг түлхэнд нэгээд гараад ирнэ. Нөгөө хүн эхнэрийг нь цохиж унахад доктор Паркер түүн рүү дайрч тулдаж байхад эхнэр нь шилээр нөгөө хүний толгой руу цохиход тэр хүн сум алдаж эхнэрийг нь буудчихдаг. Тэгээд доктор Паркер түүнийг өшөглөж ухаан алдуулаад бууг нь авч эхнэрээ суудалтан суулгаад компьютер руу нэг файлаа өргөжлүүлэн шилжүүлнэ. Гэтэл нөгөө хүн босч ирээд дахин толдож эхлэхэд онгоц огцом доошоо унж эхэлнэ. Ноцолдож байгаа доктор Паркер буугаа гаргаж ирээд эхнэрлүүгээ хартал эхнэр нь аль хэдийн ухаангүй болсон байхыг харсан тэрээр шууд цонх руу буудаж бүх цонх нь хагарч онгоцны хаалга салж онгоцны сэнс рүү орж галгарч онгоц огцом доошлосоор гадагшаа сорогдон гарах гэж байгаа нөгөө хүн доктор Паркерийн компьютероос тас зурсан ч хийсэд явчихна. Тэгээд доктор Паркер яаралтай компьютероо нээж файлаа өргөжлүүлэн шилжүүлж амжилттай болох үед хувь тавилантайгаа эвлэрч энхүү онгоц цоцолдож Петрийн аав ээж хоёр нь нас баржээ. Үзэгдэл солигдож хүн альз маань тэнгэрээс чөлөө туналт хийн шүлсээрээ дүүслэгдэж ниснээр цагдаа нараас шууд мэдээлэл авч хамтарч ажилладаг болж. Оскорпийн Блутон цацраг идэвхт бодис ачиж яваа ачааны машин хулгайлагдсан гэх мэдээлэл аваад явна. Хэдэн Орос нөхдүүд байна. Том ачааны машинаараа цогцоохыг оролцсон бүх цагдаагийн машиныг дайрч гараад байна. Бодис ачиж яваа хэсэгт нь 2 хүн нэвтрээд бодисыг нь хулгайлж байдаг. Хүн аалз жолоочтой нь уулзраа олж явтал зам дээр нэг хүн зураг төстүүдээ унгаагаад төвж явахт нь хүн алз иш түүнийг аваад зурагнуудыг нь төвж өгöd явна. Тэр хүн Оскорпийн ажилчин Дайлан Макс гэх залуу юм. Жаахан доожоогүй өөртөө итгэлгүй нэгэн бөгөөд хүн алз өөрийг нь анзаарч сайн хандсанд их баярлжээ. Тэгээд нөгөө Орос хүн ачааны машин огцон зогсооход ард нь явж байсан бүх цагдаагийн машин мөргөлдөж орно. Тэгээд ачаанд нь байсан 2 хүнийг хүн алз шүлсээрээ амархан бариад дүүжлээд цагдаа нарт өгчдөг. Тэгээд ачааны машины жолооч дахин зогтож нөгөө бодисууд нь унж эхлэхэд хүн аалз маань хагалалгүй түүхийг хичээн шүлсээрээ дүүжилж орхисон боловч замаар өнхөрч яваа нэгийг нь барих гээд цагдаагийн машинд хонолно. Гэхдээ хамар дээр нь зүгээр налчсан явж байна. Тэр үед түүнэр Гвен залгахад төгсөлтийн баяр нь болж байдаг ба Петрийг хаана хизээш цаг барихгүй маа эхэллээ штэ гэж загнана. Тэгэхэд Петр төгжирч ийна гэж хутлаа ярьсан ч дуут тохиод дуурайд байгаа мудаа гэхэд Петр үгүй биш гэд хүрийн. Тэгээж хажуу тийшээ харахад цагдаагийн машин дотор Гвений нас барсан ахмад Стейси яваа мэт харагдана. Аавд нь амлалт өгсөн ч тэрэндээ хүрээгүй гэх гэмшил нэм болов. Тэгээд удахгүй очноо гэд хуцаа таслана. Гвен шилдэг төгсөвч болсон байх ба энэ дээрээс тиймээс бусдын амьдралаар амьдарч залуу наснаа битгий өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хий, өөртөө чухал зүйлийнхээ төлөө тэмц гэж хэлдэг. Тэр үед хүн аалз маань ачааны машины жолоочийг зогсоо нөгөө Орос дээрэмчний 2 гарыг нь тоорлоод өмдөгийг нь шовтолж орхиод яваад өгнө. Нөгөө хүн бөөн уур би дахиж ирнэ гэж л орилоод үлддэг.
Ийхүү Питер төгсөлтөнд арайхийн амжиж ирж хувцас солиод дипломоо аваад Гвентэйгээ үнсэлсэн. Тэгээд Мэй их чинь бүр санаа зовж байснаа хэлээд аав ах чинь чамаар их бахархах байсан даа гэд Гвен Питер хоёрын зургийг дарж өгдөг. Тэгээд Гвен мэдээнээс түүнийг юу хийж байсныг нь мэдээд чи яагаад надад хэлдэггүй юм бэ гэж гомдлоод Питерийг орой 8 цагт гэр бүлийнхээ оройн хоолнд ураад явна. Гэтэл Питерт Гвений аав түүн рүү ширцээр байгаа нь дахин харагдаж түүний хамгийн сүүлд хэлсэн чи дайснуудтай болно. Ойр дотны хүмүүс чинь өртөн тиймээс Гвентэй уулзахгүй гэж амлал гэх үгс нь бодогдож сэтгэл санаа нь тавгүй байна. Питер маань Гвентэй хамт баймаар байвч аавд нь өгсөн амлалтаа бодон яхаа мэдэхгүй хэцүү байгаа л тээ. Тэгээд оройн хоолнд Питер ирдэгч эргэлзээд орлоггүй яваад өгөхийг харсан Гвен араас нь гарч ирээд юу болсон бэ гэхэд би юу хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Би аавд чинь амласан. Би өдөр бүр түүнийг хардаг. Би чамд аавд чинь тохиолдсон шиг зүйл болохыг зөвшөөрөхгүй гэхэдгүй байна. Намайг сонс би хүн алзанд хайртай гэхдээ Питер тийм түүнээс ч илүү хайртай. Хэрвээ чи намайг алдаж чадахгүй бас хамт байж чадахгүй бол юуны төлөө байх юм гэхэд Питер би чадахгүй нэ намайг уучлаарай гэхэдгүй байна. Чи дахиад л надад ингэж хандлаа. Би чамаас саллаа гэд орчихдог. Тэрнээс хойш Питер маань Гвентэй уулзахгүй байгаач холоос харж хандсаар байдаг. Тэгээд бид хэн нэгний өрөөг харах ба өрөөгөөрөө дүүрэн хүн алсны зураг наачсан толинд харан сахлах усангаа хүн алстай ярьж байгаа мэт жүжиглэж байна. Энэ нь нөгөө зам дээр байсан Оскорпинг Макс гэх алуу байлаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр юм байна. Бэлуга хараад л мөрөөдөд ярьж байтал тогон тасарчихна. Тэгээд Макс ажилдаа орж ирэнгүүтээ дарагдаа хоцорсон гэж зэмлүүлнэ. Дарга нь Оскорп хотын эрчим хүчийг бүгдийг нь бараг хангаж байгааг ойлгохгүй байна уу гэхэд Макс тийм ээ тэтгэрээ ихэнх зураг төслийг би гаргасан гэхэд чи зураг төсөл гаргасан бол би хүн аалз байна гэд хэлчихсэнд Макс уурлаж заамдаж аваад чи хүн аалз биш тэрнийг доромжлол алаад өгөн шүү гэсэн ч тэр зүгээр л бодож байжээ. Тэгээд цахилгаан шатанд суудал нэг эмэгтэй хүлээгээрээ гэд орж ирэхэд тэр нь Гвен байв. Тэгээд анзаарсан баярлаа гэхэд Макс зүгээр дээ хүмүүс ер нь тоодгүй юм дөө гэдэг. Тэгээд тэр хоёр танилцсан. Тэгээд буухта танилцахад таатай байлаа Макс гэхэд тэр нэрийг нь санаж байгаад бүр баярлдаг. Тэр уг нь ажилдаа сайн компанид маш чухал ажлыг хийдэгч түүнийг хинч тоодоггүй анзаардаггүй нэгэн аж. Нэг гой хар машин зогсоод хоёр хүн буух ба Harry Osborn гэртээ иржээ. Тэгээд нэг харанхуй өрөөнд орж иртэл аав болох Норман Осборн нь өвчтөө хэвтэж байдаг. Тэгээд хүүгээ авьяасаа ашиглахгүй хайж байгаад дургуутсаж байгаа хэлэхэд хүүн тал намайг хайсан гэд гомдлоход аав энэ бүхнийг чиний төлөө л хийсэн. Бидэнд удмын нэг өвчин бий. Минийх чиний насан дээр анх ихэлсэн. Чиний дотроос өөр дүү хоолой сонсогдож чамайг хэн гэдгийг чинь хэлнэ гэж хэлдэг. Тэгээд гарыг нь бариад нэг зүйл өгөөд энэ бол миний насаараа хийсэн судалгаа. Амьд улдгийн дунд хийсэн миний бүх ажил чи магадгүй миний хийж чадаагүй хийх байх гэж хэлдэг. Питер маань хоолны газарт нэг имэйл бичээ сууж байтал зурагтаар Норман Осборнаас барсан бөгөөд түүний өв залгамжлагч бол түүний цорын ганц хүү Harry Osborn юм а гэж хэлэхэд Питер түүнийг таньж Harry гэж хэлнэ. Гвений утас дугарч Оксфордоос түүнийг тэтгэлэг тэнцсэнийг доолгоно. Ажил дарга цаг болж бүх хүн явах гэж байтал нөгөө дарга нь Максыг үлдээгээд цахилгаан гэмтэл гарсан байна шалга гэд жаахан дэрлэгнэ. Тэр миний төрсөн өдөр штэ бүгд явж байхад яагаад би гэж гэхэд дарга нь яагаад гэвэл чи онцгой болохоор гэсний төрсөн өдрийн минь төргий гэд яваад өгдөг. Тэгээд тэр дүүрэн цахилгаан могоо захстай шилэн орохдоо өрөөнд ороод өөртөө төрсөн өдрийн дуу дуулангаа өнөх цахилгаан гэмтлээ засах гэж байгаад тогон цохиулж доошоо цахилгаан могоо захстай хоргор уунж битүү тогон цохиулж хазуулан шилэн хорог хагарна. Harry Osborn Oscorp-ийн ажилчтайгаа хурал хийж бүгдийг нь загнаж байна. Тэр үед Питер маань Harry-тай уулзгаар ирдэг. Хоёр найз 8 жилийн дараа уулзаж байгаа нь тэр ээж. Harry өөрийгөө хүмүүстэй уулзалттай байна л даа гэд нэг сонирн байхад Питер би аавын чинь талаар сонсоод ирсэн юм аа. Чамд ямар байгааг ойлгож байна. Манай эцэг их нас ороход чи надтай хамт байсан болохоор би ч бас тгий гэж бодсон. Аавын чинь тухайд их харамсалтай байна гэд явах гэтэл Harry шүдний аппаратаа авчи. Одоо супер хөмсгнээс чинь өөр анхаарал татах юмгүй болж гэхэд Питер чи үсээ сэнсдэг хിവэрээ юу энтер гэд нэгний шоглон нэмсгэлсээр хоёр найз тэрвэрлдэг. Дараа нь гадуур алхангаа өнгөрсөн амьдралынхаа сонь сайхан юмнуудыг ярьцгаана. Тэгээд Harry Питерийг найз охинтой босон эсгийг асуухад Питер харилцаагаа юу гэж тодорхойлохоо мэдэхгүй эргэлзэж байсан ч түүнд Gwen Stacy гэж хэлээд Oscorp-д ажилтгийг нь хэлнэ. Тэр хоёрыг ярилцаж байхад
Хүмүүс тэднийг холоос ажиглаж байдаг ба тэд бол Харригийн аавын туслах болон хамгаалалтын ажилтан байдаг. Тэгээд тэд цахилгаан загастай усан дуунж өгсөн Максийн хэргийг нууснан дээр гэж ярьж байдаг. Дүр шилжихэд Максийн цогцос байгаа өрөөний гэрэлнүүд анивчиж байгаад тэр босоод ирдэг. Түүний бие нүд цэнхэр яг л хүн цахилгаан загас болсон гэлтэй байдаг. Тэгээ сагсаас нэг хар хувцас авч өмсөд арай ядан гараад явна. Орой Петрийн утас дуугарч тэр нэг газарт яаран иртэл тэнд Гвен түүнийг хүлээж байна. Тэгээд тэр Петерт бидний найзууд байхыг хичээж үзэх цаг нь болсон бололтой гэж бодсон гэж хэлдэг. Тэгээд найзууд байхын тулд хэдэн дүрм гаргая гэд Гвенийг хөөрхөн инээхэ боль гэдэл Гвен болохоор том бор нүдэрээ намайг гайхалтай харагдаж ийн гэж хэлэхэ боль гэд хөөрхөн ярина. Шүн Макс зам дээр явж байтал зам дээр байсан машинуудын гэрэлнүүд асж анивчиж эхэлнэ. Тэгээд тэр нэг машины гэрэлэнд хүрээд цахилгааныг нь сороод авчихдаг. Питер Гвен хоёр ярилцаж явсаар Питер түүнийг үргэлж дагаж хамгаалж байсныг мэднэ. Тэгээд Питер Гвенийг үнсэг гэтэл Гвен өөрийгөө Оксфордын тэтгэлэг авсан учраас Англи руу нүх болсноо хэлдэг. Энэ үед Питер маань нэг зүйл мэдрээд хормын дотор хувцас солиод явчихдаг ба Макс маань төв гудамжинд ирчихсэн газар доорх цахилгаан шугамны гүйдлийг нэвч харж гараараа бариад татаж байна. Тэр үед цагдаа нар ирэхэд өөрийгөө таньж мэдэх гэж бодолж яваа Макс сандарч том машиныг цахилгаан хүчээр авч шидээд цагдаагийн бүслэлтэнд орно. Тэр түүний дүрс эргэн тойрондох бүх дэлгэцээр гарч байхыг хараад эцэст нь нэгэн бүхэн өөрийг нь анзаарч байна гэд өөрийнхөө ямар харагдаж байгааг харна. Цагдаа нар газарт хэвтээч гэж шаардаад утаа гаргаж шидэж эхлэхэд тэр энэ миний буруу биш ээ болтоо боль гэж байна гэд ойролтол түүнээс маш их цахилгаан хүч гарч тэр хавийн бүх зүйлсийг хийсгэж орхино. Энэ үед хүн алз ирнэ. Тэгээд хүн алз хүнтэй ярихад тэр хүн алзыг хараад өөрийгөө сануулхад хүн алз маань чи нөгөө зураг төсөл авч явсан залуу байна штэ гэж түүнийг сонсож саатуулна. Макс өөрийгөө цахилгаан мэдрээд байгааг бас юу болоод байгааг мэдэхгүй байна. Дахиж буудуулмааргүй байна гэхэд хүн алз түүнийг өөрийнхөө найз гэд түүн рүү хинч буудаж болохгүй шүү гэж сануулна. Гвен ч мөн тэнд хурж ирнэ. Макс би зөвхөн бусдад анзаарагдахыг л хүсдэг гэхэд хүн алз тэгвэл хоёулаа хөнгөө газарт очиж ярилцъя. Тэгээгээд Макс хойшоогоо алхахдаа цахилгаан гаргачихсанд холоос гарч байсан мэрэгэн бооч түүнийг буудчихдаг. Макс уурлан шууд цахилгаанаар довтолж эхэлнэ. Тэр үед хүн алз түүн рүү шүлсээ явуултал шүлсээр нь цахилгаан дамжиж хүн алз маань нисч унаад шүлснийг төхөөрөмжөө эвдэлж эхдэг. Гудамжны том дэлгэцүүд доошоогоо унахад дарагдах гэж байсан хүний хүн алз аварна. Тэгэхэд хүмүүс алга ташин хүн алз гэж дэмжиж Максыг харин гажиг амтан гэх мэтээр доромжилж оролцооно. Үүнийг сонссон Макс урлаж хүн алз руу дайрч эхэлдэг. Максийн дайралтаас булцаар Макс руу ус шүршигч авч шидэхдээ зэрэгцэн Макс түүнийг цахилгаанаар цохиж хоёр тишээ шидэгдээд унана. Тэгээд Макс босоод нүдэнэн хүмүүс гүйлдэж цогтож байгааг хараад цахилгаан утсыг авч өөртөө хүргээд тэр хавийн бүх цахилгааныг өөртөө шингээгээд хүмүүс рүү цахилгаанаар дайрч эхэлдэг. Цагдаа нар хүн алзыг харсан хүн байна уу гэж байв. Гэтэл мань хүн алз гал сөнөгч нартай ирчихсэн Макс руу усаар шүршээд буулгаж авч чадна. Харин Макс хүн алз гэд сандалтай наргагүй хэлээд үлддэг. Тэгээд Питер Гвен дээр ирээд англи гинэ үнэхээр үү гэд яваад өгдөг. Гэртээ ирээд Питер маань жоохон эм орч хөвчээрээ дуу сонсоод хэвтэж байгаад аавынхаа цүнхийг дахин гаргаж ирээд доторх юмнуудыг нь сэгсэрч хасгаад цаасан дээр Roosevelt гэх тэмдэглэлийг интернетээс хайж эхэлнэ. Тэгээд гэр бүлийнхээ зургийг болон аав ээжтэйгээ холбоотой байж болох бүхнийг ханандаа наадаг. Харри ажлын өрөөндөө суугаад хүн алзын талаарх мэдээг сонсож байхдаа аавынхаа өгсөн нөгөө юмыг ширээн дээр унгаахад ширээн дээр нь маш их мэдээллүүд гараад ирдэг. Тэгээд доктор Паркерийн Аалзны генетикийн судалгааныхаа талаар ярьж байгаа видеог үзнэ. Харин Питер маань Аалзны шүлс гаргаж төхөөрөмжөө засч шүлсэн цахилгаан дамжуулдаггүй төсвөртэй болгож хийхийг хичээж байлаа. Өглөө Харри Питер рүү залгаад дууддаг. Тэгээд очтол Харри тэдний аавуудын Аалзны тухай судалгааны видеог үзүүлнэ. Үүнд та бүхэн яг одоо анхны хүн алзны ирлизийг харж байна. Тэдний хорны булчиргаанаас ялгардаг хорн эргээд гэмтсэн эсүүдийг эмчлэгээ болно гэж бид найдаж байна. Хэрвээ энэ туршилт бүтэмжтэй болвол Альцгеймер болон хорт хавдрыг чимчлэх боломжтой гэж хэлж байдаг. Тэгээд Харри хүмүүс үүнийг хүн дээр туршаагүй магадгүй энээс өөр гэд хүн алзны зургийг харуулдаг. Тэгээд түүнийг олоод цуснаас нь авмаар байна гэж Харри
Петерт хэлнэ. Энэ л намайг эдгэж чадна. Чи түүний зургийг авсан. Чи түүнийг мэддэг. Зүгээр л түүнтэй уулзуулаад өг гэхэд Петер зүгээр л холоос зургийг нь авсан штэ. Түүнийг танихгүй гэхэд Хари чи түүнийг хүмүүст итгэл найдвар өгдөг гэж хэлсэн. Зүгээр л тийм гэж хэл би эцэг шигээ дуусмаргүй байна. Гуй Петер гэ түүнийг тэрврээд зөвхрөнгөө барсан байдалтай гуйхад Петер за хүн алзыг олох гээд үзье дээ гэд явдаг. Энэ үед Гвен компьютер дээрээс Максийн талаар хайж байтал нөгөө хамгаалалтын багийн ажилтан Максийн талаар хайж байгааг олж мэдээ тэр компьютерийн хандлтыг хэрхийг блоклдог. Тэгээд Гвенийг барихаар орж ирэхэд Гвен зогтож байхдаа Петертэй тааралдаад хамт нэг өрөөнд орж нуугдаад Петерт ослын талаар бас тэд үүнийг нуухыг оролдож байгааг хэлдэг. Тэгээд Петер нөгөө хамгаалтын ажилтныг саатуулаад Гвенийг цахилгаан шат руу явуулна. Цахилгаан шатнд Гвен Харритай таардаг бөгөөд тэд Петерийн талаар яриад дамжина. Үзэгдэл солигдоход онц аюултай супер хүчтэй гэмт хэрэгтнүүдийг хорж судалдаг судалгааны шорон байх ба тэнд Максыг судалж байдаг. Тэгээд түүнийг яагаад ийм болсон, яг юу болохыг чинь мэдхээр чамд тусалж байна гэд таамалж өгнө. Макс энэ ертөнцийг тог цахилгаангүй хүн алдсгүй болгож бүх хүн намайг мэдэх болгоно би бүх хүмүүсийн бурхан болно гэхэд нь чи хин юм бэ гэж асуухад би бол электро гэж хэлдэг. Петер маань өрөөндөө орж иртэл Мэй их чинь ханандаа наасан юмнуудыг нь хараад сууж байдаг. Энийг хизээ хийсэн гэхэд Петер та надаас нэг юм дандаа нуугаад идэг тийм ээ гэхэд би мэдэж байна та надад хэлэх ёстой штэ. Тэр миний аав штэ гэхэд Мэй их чинь тийм ээ тэглээгээд чамааг энд орхисон. Би энэ ах бид хоёр ч л чамааг өсгөж чиний төлөө бүхнийг хийсэн. Чиний төлөө л хичээж байна. Гэтэл чи энэ аавынхаа талаар л боддог. Чи бол миний хүү. Би чамд юу ч хэлэхгүй. Тэр чамааг зовоохгүй гэд уйлахад Петер түүний өмнө суугаад тийм ээ би таны хүү штэ. Та миний бүх зүйл таар надад хэрэгтэй. Би тань маш их хайртай гэд аргаддаг. Тэгээд Мэй ихчээ би мэдэх хэрэгтэй байна гэхэд нэг юм Мэй их чинь хэлэхэр шигдэнэ. Эцэг эхийнх нь оршуулга болсноос 2 өдрийн дараа засгийн газраас 2 хүн ирж аавыг нь Норман Осборнтой судалгаа хийж байсан бөгөөд тэр нь маш чухал их үнд хүрэх судалгаа байсан ч мөнгөний төлөө бүхнийг орхиж судалгаагаа авч цугтаасан гэж хэлжээ. Мэй их чинь энэ бүхэн их итгэхийг хүсээгүй. Тэр өдөр бүр метрогоор ажилдаа явдаг жирийн л нэг хүн байсан. Магадгүй хүн бүрт нууц байдаг. Хайртай хүмүүстэй ч мэдэгддэггүй гэж хэлдэг. Петер төөрөлдөж эргэлдсэн нулимстай нүдээр хананд насан зургнуудаа ширтэнэ. Хари нүдэн нэхэд хүн олз өөрөө Хари дээр ирсэн байдаг ба түүнд тусламар байгаа ч хэтэрхий аюултай учраас түүнд цусаа өгч чадахгүй тохирохгүй бол чи өвхөн гэхэд Хари мөнгө санал болгоход хүн алз татгалзна. Тэгтэл Хари уурлаж эхлэхэж хүн алз яваад өгнө. Тэгээд Гвен Оксфордын сүүлийн ярилцлаганаас хоцроод яарч явахад нь Петер Гвен дээр ирээд ярилцахыг хичээж би Харид яаж туслах вэ? Аав ээжийнхээ талаар бодсон бүхэн минь худал байж гэх мэт учир нь олдохгүй юмс ярина. Түүнд үнэхээр хэн нэгэнтэй ярилцаж толгойн дох бодлуудаа зэкслэх хэрэгтэй байгаа л та. Тэгээд Гвен өөрийгөө англи явах хэвээр энэ нь надад чухал магадгүй бид хоёр өөр замаар явах байх гэд явхад Петер түүнд амжилт хүсээд үлднэ. Тэгээд гэртээ ирээд хандаа наасан бүхнээ хуулж хаяад аавынхаа тооны машиныг хан руу шийдсэнд дотроос нь метроны зоосон тасалбарууд гарч ирдэг. Тэгээд Мэй хичээнхээ аав чинь өглөө бүр метрогоор явдаг байсан гэх үгийг санаж хайлт хийтэл Рузвельтийн нууц метроны буудлын талаар олж мэддэг. Хари маань ажил дээрээ ууж байна. Туслах Фелишиа гэх эмэгтэй нэрж ямар нэг ажил байгаа эсхийг нь асуухад өмнө нь компани устгасан туршилтын аазнууд л хэрэгтэй гэж хэлэхэд нь туслаханд тэд аазнуудыг алхахаас өмнө хорыг нь авч барилгын хаан ихтэй тусгай төслүүд нэртэй газарт хадгалж байгаа гэдгийг сонссноо хэлнэ. Тэгээд Хари хайлт хийж нууц мэдээллүүдийн файл руу нэвтэрсэнд гэнэт хэрэглэгчийн ID-н цуслагдчихдаг. Эцэл гаднаас хамгаалтын алба болон аавынхан туслах орж ирээд Максийн хэргийг далдалсан гэж Хариг гүтгэж түүнийг аав шигээ өхнө гэд ажлаас нь халаад хөөж гаргадаг. Петер нууц метроны буудлыг олж нөгөө метроны зоосороо нэвтэртэл газар доороос нь нэг галт тэрэг гараад ирдэг. Тэр бол аавынх нь өдөр бүр ирж ажиллаа хийдэг байсан нууц лаборатори нь байжээ. Компьютер дээрээс нь аавынхаа нэг видеог олж үздэг ба Норман Осборн цэргийнхэнтэй миний судалгааг ашиглуулахаар тохиролцоо хийсэн. Гэтэл тэд биологийн зэвсэг бүтээх гэж байсныг би мэдээд татгалцсан. Тиймээс тэд намайг гүтгсэн. Гэхдээ Норманы мэдээгүй нэг зүйл бий. Тэр аазнуудад хийсэн хүний ДНА бол минийх байсан. Тэгэхээр тэд миний цусгүйгээр судалгааг үргэлжлүүлж чадахгүй. Би бүх аазнуудыг устгаж чадаагүй. Тиймээс эрдэмтний хувьд алхуулах ёстой. Бас хүүгээ хамгаалах ёстой. Хүмүүс намайг мангас гэх байх магадгүй тэдний зөв.
Надад үргэлж хугацаа байгаа гэж боддог байсан гэж хэлэхэд бяцхан Петр аавыгаа дуудаад аав нь видеогоо дуусгасан байдаг. Одоо л үннийг мэдсэн Петр уйлна. Энэ үед Харри цахилгаан хүний байгаа судалгааны шоронд ирээд хүчээр нэвтэрдэг ба цахилгаан хүнийг олж очиод түнд хүн аалзыг барихтан туслана. Харин түүний цусыг надад өг. Чи надад хэрэгтэй байна гэсээр түүнийг урвуулан надад чи хэрэгтэй байна гэх үгийг сонссон Электро хүч орж өөрийгөө чөлөөлдөг. Тэр хоёр хоёулаа найзтай болох гэж бүтэлгүйсэн тухайгаа ярьж найзууд болоод хүн аалзыг барихаар явцгаана. Питер тэндээсээ гараад явж байхад нэг дууч шуудан ирснийг сонсоход Гвен Оксфордод тэнцсэн болохоор одоо онгоцны буудлын руу явж байгаагаа хэлсэн байдаг. Питерийн маань сэтгэл санаа тавгуудна. Харри Электро хороод өөрийг нь халсан аавынхаа туслахыг тогон цохиулж буу тулган барьцаалаад нуус төслийн өрөөнд очиж аалзны хоорыг авч Харри өөртөө тариулчихдаг. Гэтэл би нийл тав өөрхөн газар унж хувцас уурж ойрлж ихсэн нөгөөхөн цогтно. Тэгээд Харри мөлгсөөр нисдэг тавцантай өмсгөлийг өмссөнд түүний биеийг эдгэж эхэлдэг. Гвен төвчрээд зогсож байгаад гүүрэн дээр хүн аалз шүлсээрээ би чамд хайртай гэж бичснийг хараад догдолж баярлана. Тэгээд Петр ирж түүнийг аваад бид хоёр салаа зам дээр зогсоогүй. Чи бол миний зам, би чамайг сонгож байна. Хамт Англи руу явцгаая гэж жаргалтай хоёр маань үнсэлсэн. Яг тэр үед Электро хотын бүх цахилгааныг өөртөө авч харанхуй хот болгодог. Тэгээд Гвений мэдлэг цахилгааныг дахин сэргээхэд хэрэгтэй учраас хамт явна гэж зүрүүдэлсэн ч Петр түнд аюултай гэд шүлсээрээ гарыг нь нагаад орхиод явна. Харин Электро жинхэнэ галзуурч байдаг. Тэгээд хүн аалз түүнтэй ширүүхэн дулдаж эхэлнэ. Хүн аалз яг алуулж байтал Гвен машинтаа ирээд Электрог мөргөж унгаадаг. Тэгээд Петр түүнийг яав чи энд байж болохгүй гэсэн ч яагаад ч түүнийг бардаггүй Гвен зөрөөдөлсээр үлдэнэ. Петр дахиад л Ахмад Стейси өөрийг нь ширцээр байгааг харна. Петр Электро хоёр дахин тулдаж эхлэхэд Гвен Петр хоёр түүний цахилгаан хүчийг цуглуулж өөрийнх нь эсрэг ашиглаж хотыг дахин цахилгаантай болгож харин Электро хит их цахилгаан хоримтлуулснаасаа болж дэлбэрчихдэг. Нэг юм дууслаа гэтэл гай болж Харри нисдэг тавцантайгаа хүрээд ирнэ. Тэгээд Гвен бас тэнд байгааг хараад хүн аалзыг Петр гэдгийг мэдээд өөрт нь туслаагүй гэж уурлаад Гвенийг аваад нисээд өндрөөс унгаахад Петр өөдөөс нь өсөрч тосч аваад аюулгүй газардуулж чадна. Тэгээд Харритай тулалдаж эхэлдэг. Гэтэл Харригийн нисдэг тавцан Гвений зогсож байгаа газар тунж Гвен доошоо унахад Петр шүлсээрээ барьж авсанд Харри дахин гарч иж зууралдаад тэдний байгаа аврах цагны хөдөлгөөрт шүлсэн тасарч Гвен доош унана. Петр араас нь үсэрсэн ч хүрэхэд хэтэрхий оройтсон байсан тул түүний биеийг шүлсээрээ барьж тогтоосон ч Гвен амьд үлдэж чаддаггүй. Петр түүнийг гартаа байранд дуудаж байсан ч тэр сэрсэнгүй. Гвен битгий үхэж надтай хамт байгаач гэж гуйж байлна. Оршуулга боллоо. Петрийн хувьд хамаг итгэл найдвар нь үгүй болж тэнгэр хөмөрсөн мэд. Үргэлж хайрт Гвенийхээ булшин дээр ирсээр. Нөгөө судалгааны шоронд хин нэгэн ирэхэд тэнд Харри хоригдож байдаг. Тэр хүн Харрид хүн алз байхгүй болсон тул хотод гэмт хэрэг хийхэд илүү амар болсныг хэлнэ. Петр маань дахин хүн алзаар амьдрахаа болжээ. Тэгээд Харри нөгөө хүнийг Оскорп руу нэвтрүүлж судалгаа өмсгөлүүдийг хүн дээр туршихыг тушаадаг. Хүмүүс бүгдээрээ хүн алзыг хүгүйлэн эргэж ирэхийг нь хүлээсээр. Мэй игчин ч гэсэн хүн аалзыг алга болсонд харамсна. Ямар ч итгэл найдваргүй болсон Петрийг харсан игчин санаа зовж авгахын юмнуудыг сүүлийн удааныг хараад цэгцлэхэн сэтгэл санааг нь дээрдүүлж байгааг хэлдэг. Тэгээд Петр өрөөндөө ороод Гвений зургуудыг харж видеог нь үзэж хоолойг нь дахин нэг сонсоод турсамжуудаа бодон уйлна. Өнөөдөр шиг юм гайхалтай өдөр бид итгэл найдварыг мэдэрдэг. Гэвч харанхуй өдрүүдэд бидний амьдрал тохионо. Энэ үед хамгийн хэрэгтэй зүйл бол итгэл найдвар. Хичнээн их ганцаардаа шаналсан ч надад итгэл найдвараа алдахгүй гэж амлал. Итгэл найдвараа алдаж болохгүй гэж Гвений хэлсэн төгсөлтийн видеог сонсож суудаг. Тэгээд бүх зургнуудыг нь хайрцаглаад нэг зургийг ширээндээ тавиад шүүгээгээ нээн хүн алсны өмсгөлөө гаргаж ирнэ.
Энэ үед годомжинд хэрсний хоёуг өмссөн нэг хүн гарч ирээд цагдаа нар руу шүршээд баллаж байна. Тэр нь киноны эхэнд гардаг Орос дээрэмчин байдаг ба Харригийн даалгасан туршилтанд орж байгаа анхны сайн дурын хүн ажээ. Гэтэл хүн аалзны өмсгөлдөө нэг жаахан хүү хэрсний өөдөөс гүйж очиод зогсоход хэрс хүн аалз ирлээ гэж шоглоно. Гэтэл гинэд хүн аалз ирж хүүгийн ард зогссон байлаа. Тэгээд хүүг зоригтой гэж магтаад ээж рүү нь явуулаад Питер маань хэрстэй халз тулснаар кино маань дуусдаг. Хүнд хэцүү зүйл юу ч тохиолдсон байтгал найдвараа битгий алдаарай. Давж гарах хэрэгтэй тэр зүйл рүүгээ дахин сүүлийн удаа нэг хараад далд хийгээд урагшлаарай. Киног маань дуустал нь сонсож биднийг дэмждэгт баярлалаа. Та бүхэн лайк болон subscribe-аа сайн дараад өгөөрэй. Тэгвэл удахгүй дараагийн Spider-Man киног ярьж өгөх болно. Баярлалаа. Баяртай.